Сайн байцгаана уу? Та бүхэн нэг талбагийн хар тамхи төлөвтэй танилцуулж байна. Төслийн үндсэн сэдв бол 100% Азийн залуус юм боломжтой асуудал болоод байна. Хар тамхины эсрэг тэмцлийг нэгтгэх арга зам боломжуудыг судалгаа. Нэгдүгээр 100% Аз гэдэг бол өөрөө дэлхийн хэмжээний хамгийн том зэрэгцсэн бүснүүд болоод байна. Энэ бүснүүдэд зөвлөлтөд 3 гүрэн байгаа нь энэ бүснүүдийн их тайвны асуудлыг нэг төрөнд авч үзэх зайлшгүй шаардлага гэдэг болгож байна. Их тайван гэж өөрөө юу юм бэ? Их тайван яаж тогтдог вэ? Их тайван гэдэг бол хүн болгон эрүүл оюун ухаанаараа халдсан ойлголцож хамтран ажиллахын үр дүнд тогтдог үлээ. Гэтэл манай бүснүүдэд 20 сая гаруй алтан судалгаагаар 20 сая гаруй хамт шаардтай бэлтгэж байгаа нь энэ боломжийг улам нэлээд хэмжиж байгаа. Хар тамхины гэмтэр гэдэг нь олон улсын шинжтэй гэмтэр байдаг. Энэ учраас олон улсын шинжтэй гэмтэрийн эсрэг олон улсын хамтран тэмцэх бололцоог явуулах бүрэн боломжтой байна. Түүнчлэн хар тамхи нийт хэрэглэгчдийн дийлэнх залуучууд байна. Энд нэг талбайгийн хар тамхи төсөл нь залуучуудын хар тамхины эсрэг дуу хоолой нэгтгэх, хамтын ажиллагааг нэгтгэхийг ялан илүү зорж байгаа. Ялангуяа сүүлийн жилд хар тамхи мансууруулах бодисын хууль бус эрхлэлтэй холбоотой гэмт хэрэгт 100% Азийн улс ихэвчлэн байгаа шалтгаан нь иргэдийн амьжааны түвшин доогуур энэ талаарх мэдлэг мэдээлэл тутмаг амар хялбараар мөнгө олох гэсэн хүслээс гадна 100% Азийн орнуудыг виз зорчих давуу тал нь энэ гэмтрийн гол зүйлүүд болж байна. Дэлхийд даяар мансууруулах бодис сэтгцэд итвэх нөлөөлөх ийм үйлдвэрлэл сүүлийн 15 жилд 3 дахин нэмэгдсэн ажээ. Мансууруулах бодис нь бие мах бодит төдийгүй сэтгцэд муугаар нөлөөлдөг маш хортой зүйл юм. Энэхүү төслийг хэрэгжүүлэх хүрээ болсон 100% Азийн орнуудын хар тамхины хэрэглээ болон хууль эрх зүйн зохицуулалтын талаар наривчлан авч үзье. Орос улс 5 сая иргэн мансууруулах бодис байнга хэрэгэлдэг гэсэн судалгаа байдаг. Хар тамхи үйлдвэрлэлийн 20 гаруй хувийг Орос улс дангаараа эзэлдэг бөгөөд дэлхийн 3 дахь том хэрэглэгч улс юм. Оросын холбооны улсад энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд 20 хүртэлх жилийн 20 ялганоож 1 сая рублээр торгодог байна. Хойд Солонгосын талаар дэлгэрэнгүй судалгаа байхгүй ч жуулчдын болоод чинжээчдийн яриагаар олонний ургамал, каннабисыг түгээх, хадгалах хэрэглэхийг хуулиар зөвшөөрдөг. Өмнөд Солонгос 2015 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдуулан 11916 хүн баримтлагдсан. Цаазаар авах ялч мөн адил үйлчилдэг. Хар тамхиг хэрэгэлсэн, худалдаалсан мөн тухайн хэмжээнээс хамаарат шоронд 10-аас дээш жилийн ял эдлүүлэх эсвэл 50 сая гаруй воноор торгодог байна. Хятад улс 2015 оны байдлаар Хятад улс дахь хар тамхи хэрэглэгчид нь 12 сая 350 мянган хүн байна. Энэ нь өмнөх жилийнхаас 14.6%-аар өссөн үзүүлэлт юм. Эрх зүйн зохицуулалтын хувьд 15 жил хүртэлх хугацаагаар хорих ял эсвэл хугацаагүй хорих буюу цаазаар авах ялаар авдаг. Япон улсын 2015 оны байдлаар 13437 мянган хар тамхи хэрэглэгч байна. Малайз, Африк, Мексик, Канада, Хятад зэрэг улсаас хар тамхи хууль бусаар орж ирдэг. Монгол улс альбан бусаар Монгол улсад 70 мянга гаруй хэрэглэгч байна гэсэн судалгаа байдаг. Хар тамхины хэрэгт 18-аас 25 насны иргэд гол төлөв холбогддог. Иймүү 18-аас 35 насныхан буюу залуучуудын дундах хар тамхины хэрэглээ хил давмсан 8 зэрэг нь нэг улс нутгийн бус нутгийн асуудал болоод байгаа юм аа. Уг хил давмсан гэмт хэргийг таслан зогсоох, хар тамхи хэрэглэгчдийн тоог бууруулах, урьдчилан сэргийлэхэд бус нутгийн улс хоорондын хамтын ажиллагаа нэгдсэн хөтөлбөр хэрэгтэй гэж үзэж байна. Бүс нутгийн нэгдсэн хөтөлбөр гаргахын тулд бүс нутгийн залуусын дунд чуулган зохион байгуулах, уг чуулганы үндсэн дээр нийгэмлэг байгуулах боломжтой гэж үзэж байна. Уг чуулганы зөвлөмжийг бүс нутгийн улсуудад хүргүүлэх болно. Нийгэмлэг маань ашигын бус хүмүүнлэг үйл ажиллагааны чиглэлтэй байх болно. Нийгэмлэгийн гол зорилго нь хар тамхины үйлдвэрлэл, хар тамхины хил дамсан 8, уг гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, хохирогчдыг хамгаалах, хар тамхины нөлөөнөөс ангижруулахад орших болно. Нийгэмлэгийн үйл ажиллагаа нь нэгдүгээр бүс нутгийн улс орнуудын хар тамхины гэмт хэрэгт оноох дотоодын эрх зүйн зохицуулалтыг нийгэмлэгийн сайтаар дамжуулан олонд түгээх улмаар уг гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж үзэж байна. Хоёрдугаар уг гэмт хэргийн улмаас гадаадд хоригдож байгаа ялтнуудад хууль зүйн тусламж үзүүлэх, өмгөөлөх, эрүүшүүлтээс ангид байхыг шаардах. Гуравдугаар хар тамхины үйлдвэрлэл хил дамнасан 8-аас урьдчилан сэргийлэхийн тулд хил гаалын хяналтыг сайжруулах, бодлого боловсруулах. Дөрөвдүгээр ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг бүс нутгийн байгууллагуудтай хамтран ажиллахад чиглэгдэх болно.